Тэнгэр нар мишээ сэлмэг сайхан хөтөр байна цэцэгт гудамжаар чамтай зугаалмаар сихэр дашин заа тэцэглэн гэрээсээ гарлаа чам руугаа би яран байна түүнийхээ дэргэд хамт байна хорон бүр минь үнтэй байна хайр зүрх минь ойран байна чамда очих замд минь зүр сэтгэл зогтлон байна зөвхөн чимэн хүлээн зүсэр баратай зододыш байна зөвхөн чинийхээ шүхрэнд харанмаар одос минь далан цогтын занар шитэг чи зөвхөн чимэн хүлээн бодох цагаа бич додон тогтсон газраа би дончон бодиход этгэс гартан додэнэсэн хорвот этгэх бед доираж хосур керед оцана бабарера Сэдэгтэн сэрүүхөдөш байн хонгор чинийхээ хүрмэнд дуудасмаар хүсэн хүдэсэр чамтайгаа би узасан чам руугаа би яран байна За ингээд X-ray хамтлаг багтаа live session үйлцээрсэн байна. Тэгээ үйлцээрсэн маш их баярлаа. Лала. Хамгийн сая болсон дууны түүхийг бас сонсвол сонирхолтой байна. Хитаанд харсан бэ болцоо гэжтэй даа тий. За өнөөдөр багтаар төрүүлсэн бүх хүмүүстээ баярлалаа. X-ray хамтлагаас урьж оролцуулж байгаад маш их баярлалаа гэж хэлье. За болцоо дуу маань манай хамтлагийн 2 дахь хурам бүтээл болж 2014 онд анх зохиогдчихсэн байна. Тэгээд ерөөхдөө хөө Аранжокыг бол Никита хамтлагийн Балархуу ах хийсэн. За үгийг бол рэпер G бичижсэн. За.
Тэгээд үгийн хүмүүс аягүй гайхтдаг чи битсэн гэж үү гэх амир юм гэгээлэг ингээл болцож молцож байгаа. Тийм үг болохоор чи нэрээ битсэн юм уу гэд хүмүүс амир асуудаг. Харин тийм байна. Ерөөсөө тэгж бодож байгаа. Та хоёр байл битсэн болоо гэж. Гүйгүй. Би тэд яг үндэ нөгөө үг бичгтэй жоохон мархан. Яг хөгжмийн найруулга зохиох дээр яг манай хамтлагийнхаа өөрсдөө бүгд оролцдог. Тэг чи бараг сар болсон. Тэгж аал нэг өдөр заа гэл аваад ирстэй. Тийм дууг бол манай хамтлагийн ахлагч Түшгэ ах зохиосон. Болцог. За. Тэгээд X-Suite гэдэг нэрний утга нэг яг түгээмэл нөгөө нэг бас тэ хамтлагуудаас асуудаг асуултуудын нэг л. Гэтэ X-Suite гэж ямар утгатай үг вэ? Ер нь бол 70 дамин дэм гэсэн утгатай X витамин гэдэг үгний одоо давшлал витамины давшлал. Тэгээд манай хамтлагийн бас гитарчин Зориглингийн өгснээр тэгээд за энэ нэрийг бодож олохдоо эми санд ажилладаг байсан. Тэгээд эмнүүдээ ингээд ялгаж явахдаа гэд нэрээ олсон байдаг юм. X-Suite хамтлаг маань хэдэн онд байгуулагдсан бэ? Тэгээд одоо бас бид бүхэнд хамтлагийнхаа гишүүдийг танилцуулаад яаж бас нөгөө нэг гишүүд бүрэлдэхүүн яаж бүрдсэн сайн. Тэгээд За X-Suite хамтлаг маань яг энэ бүрэлдэхүүнээр бол 2007 онд анх бүтээр яг хамтлаг дуучнаар орж исэн. Тэгээд тэрнээс өмнө X-Suite хамтлаг маань ер нь тоглодог байсан мөлий. Тэгээд манай хамтлагийн бас л Эмин санч бас гитарчин заа битэрийг ирж шалгаж байлаа. Битэр зэхэд нөгөө балхаахын тэмцээнд орсон хоёулахнаа дөнгөж дуулж эхэлжсэн. Тэгээ бааранд дулдагс. Тэгээ заа ирээд ингээд манай хамтлагт дууч эрэхтэй алж байгаа ингээд битэр дуулж үзүүлээд тэгээ за ор сураггүй алга болоод тэгээ бид тэр хоорондоо ярихдаа ерөөсө таалагдаагүй юм байна гэж бодоод тэгээд хоёулахнаа нэг газар дуулж исэн чи манай хамтлагийнхаа хоол идээ сууж идэх урд тэгэл нэрээ та хоёртай ярьсан байгаа хэдэл ингээ бэлтгэл хийж үзье гэл тэгэл бэлтгэл хийгээл нэг хамтлаг болсон да. Тийм. За тэгээд хамтлагийнхаа танилцуулбал манай хамтлагийн ахлагч сол гитарчин Инх Түшиг. Түшгэ. Бас гитарчин Зориглон Азтай саврын тэргүүн. За. За манай бөмбөрчин Тэнгэр байна. Тэнгэр. Техникч Мази яга нэрээ Мазиг дуртахгүй Мази тийм цааж байна. Тэгээд би том нэнда, жижиг нэнда. за хүндрэ хатаж ши. За дараагийн дуу ямар дуу вэ? За дараагийн дуу болохоор 2024 онд болсон Immortal Song дээр тий харан хамтлагийн 30 жилийн зориулсан 35 жилийн энэ тэмцээн гэх юм уу тий. Тий энэ тэмцээнээс манай хамтлаг яг энэ сүүлчийн шүн гэдэг дууг өөрсдийн найруулгаар перформанс хийх эрхийг авсан байгаа. Тэгээд дараагийн руу бүтээлэл X харан хамтлагийн сүүлчийн шүн дуу. Тэгтээ X-Suite хамтлагийн найруулгаар та бүхэнд хүргэх гэж байна. Чамдаа би хайртайгээд чихэнд минь шинсэн тэр шүн тэргээс сарн намрын зүттэйгээд тэрэл чигээрээ сэтгэл тоншин уулчээ зүрхэнд минь хоногшсон учраа зүудэн дурсаа хайлуу байсан хайрын харц бүдэхэн уйдмас чи
Өглөөхөлсэн эцсийн очрод гэдгийг хин хинэж мэдээгүй. Эцсийн очрод гэдгийг хин хинэж мэдээгүй. Хүндээ тасдаг хоровод хэрийг чинь дандаа үгэлэн зүсэрэж нөлөмсөн бүрэлзээ зүрх сэтгэлээрээ чамайга үгэлхэд ёо цэнцэнгээр зүсэр бороо цэжинд минь шивэн гонеглаад хайртай байснаа саяд мэдэрхээ хадун достод хацар даган ураснаа сүрчин чиний минь амьдрал шиг гойнхон байсан сүрчин чимээгүй саран шиг татхан байсан сүрчин эргэж уцаар бонзаг өглөөхөлсэн эсрэг очрод гэдгийг хин хинэж мэдээгүй. Сүрчин чиний минь амьдрал шиг гойнхон байсан сүрчин чимээгүй саран шиг татхан байсан сүрчин эргэж уцаар бонзаг өглөөхөлсэн эсрэг очрод гэдгийг хин хинэж мэдээгүй. Зүрх сэтгэлээр чамайг үгүйдэг ёо эцсийн очрод гэдгийг хин хинэж мэдээгүй. Баярлаа. За яаж одоо саяны дуу ийм найруулгатай болох талаар одоо ямар санаа хинээс гарав? За манай хамтлагийн ахлагч ярина. Би жоохон төгчий тий. Тий. Immortal Song-ос юу санал тавиад одоо нөгөө продюсерууд нөгөө хамтлаг юм уу артиста одоо нөгөө харангуй яг энэ юун дээр тэмцэн дээр авч ороод тэг ингээд өрсөлдсөн байхгүй юу. Би өөрөө болохоор нөгөө хамтлагаа аваад орсон гэх юм уу нэгсэндээ продюсерыг гүйцэтгээд тэгээ энэ дуугийнхаа найруулгыг ингэж хийсэн байна. Тэгээд Immortal хүмүүс бас мдээгүй байл Immortal Song гэдэг маань боловсрол телевизээр гардаг те. Тэгээд яг ингээд нөгөө дууг зохиосон одоо хөгжмийн зохиолчд нь өөрсдөө одоо уран бүтээлчдийг өрсөлдүүлээ. Тэгээд яг одоо дуугийн цааш дуулах эрхийг ингээд аль биесээр өгдөг тийм тэнцэн байгаа. Тэгэхээр харан хамтлагийн сүүлчийн шөн гэдэг дууг одоо ингээд X-Suite хамтлагийн хувилбараар бас бид нар сонсдог болох нэ. Баярлаа. Та. Тэг яг ах нарын юмд болох амар хэцүү байсан. Яг өөдөөс хараас хэцүү амар хэцүү. Бүгдээр ингэ салгалж байна. X-Suite хамтлаг одоо шинэ уран бүтээлүүд дээр бас ажиллаж байгаа бах. Тэгээд бас мэдээж ингээл X-Suite гэхээр биднэрт нэг юм төсөөлөгдөг хөгжим мэдрэгтэй ингээл дууны үгнүүд ч байт юм ингээл мэдрэмжүүд байгаа тий. Гэхдээ одоо шинээр хийж байгаа дуунууд нь илүү юугаараа өөрчлөгдөж байна. Тэгээд бас дараагийн дуу шин дуу гэж би ойлгосон. Тий. Саяхан бараг 14 хоногийн өмнө цэцэгдсэн No Rules 3 History киноны саундтрек болоод гэрэл гэдэг дуугаа атцсан байгаа. Гэлэвчүүлээд. Тэгээд тэр дууг бас нэлээд удаан дарсан. Тэгээд гэрлийн үгэн дээр X-Suite өөрсдөө ажиллаад хөгжмийн найруулалт дээр бас X-Suite ажиллаад тэгээд цэцсэн байгаа. Тэгээд Доогролтын хувьд ч юм уу эсвэл илүү түлхүү ашигласан хөгжмийн зэнсэг юу
юу байгаа. Мэдээж гитар байгаа. Тэгээд бас илүү өмнөх дуунуудаас илүүтэйгээр нөгөө синт нэлээ орсон. Тий. Тэрнгээр манай өмнөх дуунуудаас арай жоох өөр болов жоохон альтернатив тал руугаа хийгдсэн байгаа. Тэгээд дараагийн дуунуудыг бид нар бас дөнгөж өчтөрхөн ярилцаал байж л да. Одоо нөгөө гişүүд бүрийнхэн нөгөө яг ямар юу хүсдэг те тэрийг бас цаан ч нөгөө хүмүүс чинь бодцоо яваад идэг штэ. Тэрийг бас нэг ингэ сонсож байгаад дараагийн хорон бүтээлүүдийг хийх бодолтой байгаа. За нөгөө сая нөгөө чимээгүй хайр гэдэг цомог гарсан байгаа тий. Чимээгүй хайр цомогт орсонд болохоор ер нь дандаа янз бүрийн хайрын тухай юм тэгээд энэгээрээ ер нь хайрын тухай дуугаа ингээд зогсоё гэж бодсон байсан чинь дунд нь энэ сүл жишин ороод ирдэг. Тийм хагцлын тухай хайрын дуу байдаг юм лээ бид нар. Тэгээд энэ цомог дээр болохоор ерөөхдөө хамтлагийнхаа бүх гişүүдээ санал аваад хүн болгоны тогломоор дуулмаар байгаа стил жанрын ер нь юм олон өнгийн цомог болно гэсэн үг. Тэр утгаараа гэрэл гэдэг дуу хамгийн ихэнд нь орж байгаа. За маш сонирхолтой сонсогч байна. Бүгдээрээ сонсцгоё.
Баярлалаа. Баярлаа. Би хаяа яагаад гэдэг вэ? Та хоёр ингээд зэрэг хоолоо салгаал ингээд нэгэн доогоор яваал, дээгүүр яваал. Хин доогоор нь яваад байгаа юм бол хин дээгүүр нь яваад дуулаад байгаа юм бол гээд ингээд анзаардгүй. Нэг тайлбарлаад хэлвэл одоо та хоёрын банд хоолоо нэг нь сафран, нэг нь ингээд айлт байгаа байлгүй гэж би бодож байгаа. Их ч бол арай сафран талтай. Тэгээд би суур өнгөө ихэнхдээ авдаг. Гэтэ хоёулаа айл нь үндсэн өнгөрөө дуулна. Хоолоо ихтэй ингээд солигдол яваад байна гэсэн. Тэгээ нөгөө хоёулаа дуулдаг болохоор бас хаяа боддог шүү дээ. Ганцаараа дуулахар хэцүү идэг багтаа гэж. Тийм шүү дээ. Хоолоо өдөрчөл яах вэ? Яаж аргалах вэ? Тэгхийн болоод жишээ нь игч хоолоо нүцсэн байл ингээл над руу төхөн гот би ингээл бадамад гин явдаг ч юм уу. Ингээд хоёулаа байх юм бас давдаал би. Та хоёрын хувьд бас яг урлагтай ер нь яаж холбогдож багасаа дуулах дуртай хүмүүс байсан уу? Тэр түүхээс яагаад бас амт хөгжмийн хамтлагтай яг хөө тэр юу нь бол ингээд зоо ах шалгаруулсан юм байна. Ер нь нөгөө гэртээ амар их төгжигдэг байсан. Тэгэл тэрнээс л улбат юм шиг. Тэг битээр амар их айл гэрч тоглодог. Тэгээд гоё хүүхнүүд бол юм болъё гэл. Тэгэл хувц хунараас хэлэл баахан пянцнууд ингэж өрч тавьж байгаа л урд нь ингээл хоёлаа дуулж муулаад. Тэгээд тэрийг хараад ээж за энэ талаар нь жоохон хөгжүүлээд үзье тэгээд тэмцээнд авах битэрийг бэлтэж оруулжсэн. Тэгээд хамгийн анхны сэрэт бол ээж ихч хоёр. Тэгээ манай их ч өөрөө тухайд амар барин кармер ингэ сонсдог гэсэн. Битэрч бүр шууд тийм хүнд дуу зааж өгч мөгөөд. Тийм хамгийн анхны тайзал угаасаа гэрийн шал. Тэгэл анхны үзэгч ээж том ихч хоёр. Тэгэл тэр хоёр бэлдэж өгвөл. Тэгээд тэр үеийн тухайн үеийн ирээдүйн одод тэгэл Оросдод дуулаачдын тэмцээн ингээл бүх тэмцээнүүдийн дандаа нэгдүгээр яриг авдаг гэсэн. Баяр үргье. Баярлалаа. Харин тийм бид нар нөгөө дээрээс хойш хүмүүс ингээл нөгөө урлагийнхан ингээ 2 8 гэл ингээл ярьж байдаг те тэгэл яг яаж одоо дуулж эхэлсэн бол тэр түүх айгуу сонирхолтой байсан. За дараагийн дууны тухай л одоо тэгэл ярий. Дараагийн дуу точка тий. Хайртай өрөө. Ер нь манай хамтлаг энэ дуунуудаа нэг сайн уу хийсэн дуунуудаа тийм дардаг хамтлаг юм ааш. Тэгээд хайртай өрөө дуу бас 2 жил ер нь гэл харманд байсан. Тэгэл за энэ дууг одоо нэг буцааж одоо юу гэдэг хүн чинь нэг зураг үздэг шиг тий. Тэгээд энэ дуу яг цаг үе болоод 37 дугаар точка киноны яг зураг авалтын үе явж таарад тэгээд манай 2 дахь киноны уран бүтээл болж гарсан байгаа. UB90 нөгөө талигач даваа маань энэ дууны аяыг хийсэн. Даваагийн маань ангийнхан охин үгийн зохиосон юм да. Хайртай өрөө. Хорборо шиг харин чимээнэ чимээсэрэд надад дурлаа харцнаас чиндэд чам мэдагвич хонгор чамда хайртай хэвээрээ Зүднийм шиг харин дунаар Зүхэн чимэн надтай уучрааё Сэтгэлдээ би чамтайгаа хамт Бүр чиний хайртай хэвээрээ Удраантовый Хона биэрэ Сүрхний дуудын учээсэн Харсан чи миний анхны хай Чи зарөнгөн оцоош Сэтгэлийг чамбэ хурахгүй Чангалтай
чиний хэвээрээ 우리에게 시카리 가자 우리를 치면 나만 싫대요 돌달다 비참다가 너 아이든 치니 해배래 Зүрхнийдөө дэнгүүчээсэн харьсан чи миний анхны хай Чэсэр өнгөрөнгөцөж сэтгэлийг чам би хорахгүй жаргалтай чиний хэвээрээ Чимини авдихай Чесарун грангацаш Сэтгэлийг чам би хорахгүй жаргалтай чиний хэвээрээ Яг нөгөө ковидын үеэр гэртээ байсан санаад гарч байна. Яг тий 37 дугаар тооч киноч яг ковидын үеэр бүр ингээл тэг хүн болгоо үзэл тэгэл таны хамтлагийн дуу гэсэн дөө сонссоо. За Би сая нүг тайдаг орно гэдэнгүүт YouTube-ээс нарсан чинь бас 3 4 киноны саундтрек дуулсан байт юм байна тий. киноны одоо сая гэрэл гэдэг 3 дахь нь 3 уран бүтээлтэй. Зөөлөн үнсэж гээд бас уран бүтээл байгаа. Тэр хамгийн анхны киноны уран бүтээл тэр 20-ын даашнастай бүсгүй киноны. Одоо биднэрт сүүлийн дуулах, тоглох дуу маань ямар нэртэй дуу? Сүүлийн дуу маань угаасаа XCT анхны уран бүтээл Чимээг байр. Тэг Чимээг байрыг мэдгүй байхгүй бах. Тэгэхээр энэ сууж байгаа хүмүүсээс цогтод дуулаарай гэж хүсэж байна. Би нөгөө Чимээгүй хайрыг яг гитар тоглож сурж явах үед байхгүй гардаг. Тий би тэгээд гээ ми машараас явтыг. Гитарын дээр соло нь ямар хэцүү юм бэ гэд бодож исэн байхгүй. Та яагаад тэгж хэрэгээр би л тоглоно гэдэг. Ийм хийсэн юм гэж. Энэ юу манай энэ дуу Чимээгээр дуу хамгийн анх одоо бидний яг танил нэг бүрсөх гэдэг манай танил ах байдаг байхгүй юу. Тэр ах маань анх энийг сонсоод жоох зориглон цог манай зориглон цог байж байгаа тэгээд сонссон юм байлээ. Тэгээд юу тий айжсэн. Тэгээд гитар айжсэн. Тий. Тэрийг манай хүн тэгээд юу яасан юм бэлээ л дээ. Энэ дуу биш энэ хаяа өгч. Бид нар дуу болгож игээд тий. Анх тэгээд энэ дуу маань ер нь бүтчихсэн. Ер нь манай энэ дуунд бас их олон хүмүүс оролцсон л доо тэгээс. Хүмүүс ер нь тэр болгон мэддэггүй байх. Одоо манай анар байна. Пиано анар. Анар маань бас ерөнхийн найруулга хийсэн. Тий. Та хэд мэдэх бах тий. Тий анар. Тий. Тийм аа шүү. Тэгээд нэмж хэлэхэд нөгөө яг ихч өөрийнхөө хэсгийн дууны аялгауг олох. Одоо гитарын айдсан дээр бид хоёр дууныхаа аялгауг тусдаа олдог байхгүй юу? Тэгээд нийлүүлээд за энэ дэр ийм авчи одоо bridge хоёлаа хамтдаа зохиоч гэд тэгээд ахлагч сонсоод л тэгэл ахлагч нэмж орж ял за хэдэлээ жоох ингэж тэгчээ гэд ингэж бүтсэн төвхтэй. Тэгээ ямар ч гэсэн ингээд одоо үзэгчд маань яг анзаараад гитарын партиг сонсоод ер нь тоглоход маш ийм одоо төвхтэй ер нь бас ур чадварлаг гитарч нь л гарах байх гэж би. Тэгээ бөмбөрчөд хүртэл хийлтийн тий тэнгэрээ. Ер нь манай хамтлаг бөмбөрчөд авах та. Бөмбөрчөд. Чимээгүй байр болцоо ирээ гаргачаад ирээрээ гэд өгдөг.
Яагаад тэгэхээр бөмбөр нь аягүй бас хэцүү гэж ярьдаг юм байлээ. Тэгээд чимээгүй ари үгийг наран гэрэл гэж залуу бас зохиосон. Би бас нэг юу сонсч ирсэн шнэ клипнийхэн зураг авалтын үеэр тэр түүх мөхөө суулцж болох. Тэр яг төрөхөд төгцсөн байсан юм аа. Аха. Төрөх мэлэн төгцсөн. Тэгээд тэрний өмнө чи Аделийн нэг дуу гарсан мэт нөө сандал дээр суугаад идэг. Эднэр амар муухай наа бүр ажил шиг суулгах гэсэн байхгүй юу? Тэгээ чи зүгээр клипэндээ орчхоо царай мараа чинь гайгүй л штэ. Цаашаа харууллаа суулгаад сандлан дээр суужаад Адел нэмрүүлчих гэ бүр. Тэгээд нөгөө манай ахлагчийн эхнэрээс аахгүй хэрэг сайн анзаарвал яг ингээд бөөнөрөө зогсож байгаа хэсгэн дээр ингээд орлон тоглолч маркаар ингээд эхнэрийн ингээд төр зөксөгөөд тэгээ өөрөө яг ингээд хэсэгэн доор тэгээд нэг хідэн секундэд тальт ингээд гиц гардаг байхгүй. Тэрний комент нь амар энэ тархуу өхөн балиач гэж яг нэг төрч мөрцөн эмэгтэй хүмүүс яг ингээд анзараалнаа түн чин тийм прего штэ гэл нэг тиймэрхүү түүхтэй. За баярлалаа. Тэгээд X-Suite хамтлагтаа маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Хүрэлцээсэнд баярлалаа. Баярлалаа. Би бас нэг юм хэлье. Чимээгүй хайр гэдэг дундаа ер нь хамгийн миний хайртай уран бүтээл. Яг гэвэл энэ X-Suite хамтлаг цаашдаа уран бүтээл хийх үгүй юу гэдгийг ерөөхдөө шийдсэн. Энийг хүмүүст хүлээн зөвшөөрүүлсэн ч юм уу те. Ийм уран бүтээл гэж боддог. Ерөөхдөө манай хамтлагийн хамгийн шийдвэр уран бүтээл гэж боддог. Тэрийг бол урлагийнхан бүгдөө хүлээн зөвшөөрдөг баха. Гэт хамтдаа enjoy. Явах тухай би одоо ярихгүй. Учир нь чи надад архан байна. Чиний тухай бодлыг минь хийж зөвдөггүй. Тэгэхээр би чамд чимээгүй хайрыг өгч чаднаа. Гэхдээ чи намайг мэдхийг хүсвэ. Ихлээд хайрыг минь мэдрээрэй. Чамаас явах бидний хамтдаа мөчүүд эдмаргүй тэмэд мэдрэмжүүдээсээ. Маргаашаа би өнөөдөр төсөөлөхгүй. Мади чамайг хайрлаа ясгүй. Очрон чимэн норва борон зүрхгүй. Тэгэхээр би чамд чимээгүй хайрыг өгч чаднаа. Гэхдээ чи намайг мэдхийг хүсвэ. Ихлээд хайрыг минь мэдрээрэй. Чамаас явах бидний хамтдаа мөчүүд эдмаргүй тэмэл мэдрэмжүүдээсээ. Мэдэн гэргээ би хизээ чинд хэдэхгүй. Мэдсэл бай чамайг ортоны хийхгүй. Хизээ нэгэн сакет бүдэхгүй. Миний тухай бодож чинь хийж мэдээгүй. Яагаад гэж чимээ насоо хэрэггүй. Өөрийнхөө төлөө би чамд хүрээгүй. Гэхдээ чи намайг мэдхийг хүсвэ. Ихлээд хайрыг минь мэдрээрэй. Чамаас явах бидний хамтдаа мөчүүд эдмаргүй тэмэд мэдрэмжүүдээсээ. Өртөө хүсээ тач бодохгүй. Хэцүү хайрыг би мартахгүй. Гэхдээ чи намайг мэдхийг хүсвэ. Ихлээд хайрыг минь мэдрээрэй. Чамаас явах бидний хамтдаа мөчүүд эдмаргүй тэмэд мэдрэмжүүдээсээ. Гэхдээ чи намайг мэдхийг хүсвэ. Ихлээд хайрыг минь мэдрээрэй.
Odesse. Yeah, yeah. Odesse, Odesse. Oh, oh, oh. Баярлалаа.